Тэнгэрийн цэцгэс. Нэг хэсэг ажиг сургаггүй арилсан нохой болдоо бух мөнхөө хоёр нохой шуугуулсаар суурин дэрв. Болдоо дилийн сумлан зассан бэлэвсэн хээр морь хөтөлж мөнхөө гангар уурга сунал зулан барьжээ. Би тэр хоёрыг ирэхээр л нохоогоо уйдаг юм. Ягд чим тэр хоёр руу дайрах гэж жигтэйхэн. Хоёулаа нүүрэндээ баясал тодруулах нь олзомог их олсон шинжтэй. Босго давуутал дулам ихчээ ходоод давуулах юм юу вэ? Яг өлсөж өглөө. Сайхан гида хийгээд өгөөч гэсээр ширээ түшин суув. Хойсныг бөөхөл зүгээр дайрч өнгөрсөн хүнийгч цайлж дайлдаг зангаараа ээж борцнүүдэн хоол хошныхон ажилд оров. Ээжийн хамгийн дуртай зүйл хүнд хоол цай хийж дайлж цайлах, хууч хөөрөх байх гэж боддог. Хүний сэтгэлийг баясгаад өөрөө түүндээ баясах. Ер нь өглөгч өгөөмөр нь дэнтсэн хүн л дээ. Харин би тэр зангийн огт дуурайгаагүй юм. Бид хооллож яваад нууц яриагаа хийхээр нуурын тохой оров. Болдоо дээлээ сугалдаргалан тухтай наргагүй завилж суугаад хэд хоног айл хэсэж айраг гүзэлсээр яваад ирлээ. Модтой газар очисных нэг сунгар уургатай, нүнжигтэй хүнтэй танилцсных бэлэн сайвар морьт. Далууны мөрөнд 13 барим аргагүй сайхан яргай ташуур хожлоо. Химэн олзомгоо гайхуулан алтан соёогоо гялалзуулан инэв. Бух найзынхаа үгийг дөгөн манай болдооч босоо хүний борвин доогуур сууга хүний суган доогуур шургаж ороод шүүрч аваад гардаг элдвтэй хүн дээ гэж ирээдэж одхорнуудаа анилган пар инэв. За яхав ташуур уурга хоёрыг хүн бэлгэлсэн юм байгаа биз? Тэр сулдаа ганхах сайвар морьч худлаа да. Ямар амтны голыг харлуулсан бол гэж дотроо бодсон ч олзомогтой цадгалан яваа хоёрыг улам дөгөөмөр санагдаж та хоёр ч хиймэр залбоотой яваад иржээ. Тэр хавийн охид бүсгүүчүүд хэр хөөрхөн юм бэ гэж элтэж шохоргсон өнгөөр асуухад нохой үгээр хэлэх юм биш. Тамирын голын хурдан улаан шиг голбилдсан сайхан амтд говей дагин шиг бүсгүүтэй танилцаад амтсан. Надад талтай байх шиг. Уг нь хэд хонмоор л байла. Даанч бух гэж нэг үлхий юм. Янаг чанцлаа санаад байгаа бол тоо явъя гэж шавдуулаад хэмээн доогтоо хэлв. Мөнхөө мөргөлдөх гэж байгаа бух шиг хүзүүгээ шилгэн маанагдуу царайнд нь ихэд баясал төрж байхыг бодоход үнний ортойч үз. Цэвэл эмгний улцсан шар хөөхний юунд болдгийг даанч мэдэхгүй юм да. Хав ойрын эрчүүдийн хоёул тачаалыг юулсан орон тачаангуй хөөхөн гэж сонссон болохоор миний дотор мухай оргив. Нохой толгой догхоход бух өврөө суйлан бортогтой арх гаргаж ирэв. За, найзтай хол нутгийн хатуу үедээ амсуулъя гэд ихэд ясархуу хоёр гардан барив. Тагийн онгойлгоход агта нэрмлийн хурц үнэр сэнхийж толгой эргэх шиг болов. Найз нь уухгүй шүү. Энэ гань халуунд төвг цаашаа. Та хоёр хараад тухтай хүрт хэмээн буцаан өгөв. Нохой залжиннүүдээрээ бид хоёрыг ээлжлэн харж сууснаа угсхийн босож морьныхан бүргнээс шинхэн яргай ташуураа авч надад хоёр гардан барив. Морьдын үнэр анхлах шинхэн ташуурыг эргүүлж тойруулж үзээд найз нь ямар сэлгээд унах морьтой биш дээ. Ташуураар яахав гэхэд эр хүнд эмээл хазаар ташуур 3 хэрэгтэй. Хизээ нэг өдөр унах унаатай болох цаг ирнэ. Үгүй юмаа гэхэд даагаар хүн дуртай авна шүү гэлээ. Нохой надад хамаг байдгаа бариад байгаа нь учиртай гэж дотроо бодсон ч үлзий магийн талаар ам нээсэнгүй. Тэхээс тех гэсэн мэд ярианы сэдвийг өөр тийш нь залсаар байв. Овооч удаан сууж гаврлаа. Бухыг морь харгацуур нохой надаас чихөө нөгөөхөө асуув гэж хулгах маягтай хэлв. Би яг үннийг хэлье гэж бодож байсан боловч нохойг янзын үзмээр санагдаж уулцсан. Тэр захианууд бол зүгээр л найз бүсгүй нь илгээж байсан хуучин захидал. Хамт зураг авахулсан хүн нь цэргийн дарга ах юм байна. Чиний хэлснийг дуулгасан. Дуугарахгүй л байна лээ гэж их хэрэг бүтээсэн хүн мэт дөрвөн хариулв. Нохой олз руугаа сэмэрхэн миран гитэх шилүүснийх мэт ногоо нүдэрээ над руу хэсэг харж байснаа. Найз нь хэд хоногоос ирнэ гэд далан дээр алгадав. Нажир халуун буурч сэрүү орох үеэр баян нуурын эрэгт морьтой хүн үзэгдэв. Ухаан морьтой бүсгүй хүн эргэцэх нь тэр мөн хэд хоног гансран хүлээсэн сэтгэл минь баяр хөөрөөр дүүрээд ирэв. Харин нөгөө уйлдсан олон хөх туглан алга
Би шуудхан л гэрээсээ гарч гүмээр санагдсан ч ичиж нэрлэхэх бодол хөлийг минь тушин хэсэг маанайн садснаа нуурын эрг рүү буув. Тэр намайг ирж явааг хар бололтой мориноосоо бууж цулбуураа хий эргүүлэн зогсох аж. Намайг ойртон очиход орхиноор инээмсэглэн огтов. За сайн уу? Туглаа услах гэж явна уу? Гэхэд хариу мэдлээд тоглгүй явааг минь харж байгаа үсттэй гэд доогтоож умалзав. Мэдсэр байж тэнийг юм асуусандаа гэлмэн доош суулаа. Бүсгүй надтай зэрэгцэн суугаад манайх орхон тамирын бэлчээр лүү намарж ялахаар болсон. Манай аав отор нүүдэлгээд нэг газараа тогтож сууж чаддгүй хүнтэй. Тэгээд чамд хэлэхээр ирлээ. Хэл сураггүй алга болчих бол муухай юмдаа гэж бодоод хэмээн доош тонгойн өвөөлөв. Надтай уулзахаар ирсэн байна гэж бодохоор зүрх тогтлоод ирэв. Уулзахын баяр хагацхын гонигт автсан би юу хэлэхээ мэдэхгүй хүлгэлзэн хэсэг суулаа. Тийм ээ. Энэ өдрөөс хойш энэ бүсгүйг дахин харахгүй гэж бодохоор цээж давчдан дотор бөглөрөх шиг. Бүсгүйч бас дотроо гониглангүй байгаа бололтой гутлынхан хоншоорыг ширтэн суухаж. Ир хүн байна да хэлэх гэсэн үгээ одоо л хэлж авъя гэж шийдээд. Би чамд нэг гоё юм үзүүлэх үү? Гэхэд нүдэн сэргэн тэгэлдэ гээд царай гэрэлтэд ирэв. Түүний хонин борнууд ер бусын усгал дөлгөн сэтгэлд дулаахан урд өмнө нь хаа нэгтээ харсан ч юм шиг сэтгэлд дотн тийм нүд. Үлзимагийн гоо үзэсгэлэнт хүрэхгүй эгэл санагдах ч энэ бүсгүй нүд намайг соронзтон татаж байв. Баян нуурын тохойд гэрийн буйрын чинээ газар шигэн ургасан хөх цэцэгсийг хараад марл хүүхэд адил хөөрөн баясаж хөөх ямар гоё юм бэ? Яг л тэнгэрийн нэг хэсэг шиг гээд дээш харав. Нэрээ би өмнө нь ягаад анзаараагүй юм болоо. Цэцгэс нарны гэрэлд гүн хөх цайвар цэнхэр болж ховлох нь яг тэнгэрийн өнгө шиг. Анхлам үнэр түгэх аж. Хаа нэгтээ үнэртэж байсан танил дотн үнэр. Марл цэцгсийн дэлбэг илж тонгойн үнэрлэн. Энэ цэцгүүд ямар нэртэй юм бэ? Би сайн мэдэхгүй. Манай хавьд ургаж байгаагүй цэцэг энэ жил анх удаа ургаж байна. Сони юм а. Урд өмнө ургаж байгаагүй цэцэг гинт ургана гэдэг. Тэгэд мал ерөөсөө хөндөж гიშгээгүй байх юм. Харин тийм ээ. Мал гიშгэх нь бүхэл ойртдогчгүй юм. Бодвол хортой цэцэг биз? Гэхэд марл над руу сүрхий харснаа. За арайч тий. Хортой цэцэг байхтай яах вэ? Ямар нэг ид шидтэй цэцэг болоод мал ойртдоггүй биз? Намар болохоор л хагдраад унах байх та. Эсвэл өвөл зунгүй энэ хэвээрээ байх юм болов? Хөөхд шиг гэнэн асуултанд нь хариулж чадсангүй. Марл цэцэгсийг шимтэн харж сууснаа. Нэргүй цэцэг юм бол би тэнгэрийн цэцэг гэж нэр өглөө шүү. Гэд хөгжилтөө инээмсэглэв. Тэнгэрийн цэцэг гэж би амандаа шивнэв. Бид хоёр булаг өвс багиран ургасан ширгэн дээр ухаан морийн тушиж орхичоод эргийн зөөлөн элсэн дээр суулаа. Наранд халсан элс дороос бүлээн оргино. Би гараараа элс самран юу ярихаа эргэцүүлж суулаа. Марл энэ тэрийг хараажлан сууснаа. Энэ хавьд үнэхээр гоё юм а. Загас жараахай жигүүртэн шувууд бүгд нэг дор. Сэтгэл баясгах юм ихтэй. Дандаа ийм газар байдаг бол гоё гэд инээмсэглэв. Түүний үнэн сэтгэлээсээ хэлсэн үг намайг догтлуулж энэ бүсгүйтэй энэ нуурын хөвөнд дандаа хамт байдаг бол мөн сайхнаа гэж санаашрав. Цаг хугацаа нүд ирэмхийн зур өнгөрч байгаа мэт санагдан өөрийнхөө сэтгэлийг илчлэх үг хэлж чадахгүй суугаад цухалдаж байв. Түүнээс сайл сүний үнэр бус яг л хөх цэцгийх шиг анхлам үнэр сэнгэнэж байв. Бүсгүй ерөөсөө тийм үнэртэй юм уу? Эсвэл хөх цэцэгсийн үнэр шингэсэн ч юм уу бүү мэд? Би түүний гарыг зөөлөн атгалаа. Тэр цааргалсангүй. Миний хэлэх гээд зориг дутаж арга мухардан байсныг гар минь дамжуулав. Марл ямар нэгэн зүйл эргэцүүлж буй бололтой чирвэн нисэх шувуудыг ажин суун. Энэ зөөлөн гарыг насан турштай атгаж явах юмсан. Марл над руу иргэн урсгал дөлгөөнүүдээрээ намайг ажих мэт харснаа. Чи гоё юм яриач гэлээ. Миний хувьд гоё юм ярихаас илүү тэр инхри зөөлөн гарыг атгаад л сууж байвал хамгийн сайхан юм тэр байлаа. Үг дуугарахгүй болохоор тэр миний мөрийг налав. Би уруул дээр нь зөөлөн үнслээ. Тэр нүдэ хагас анин юугаарч сольшгүй энэ хорон бүрийг өөртөө шингэн авах гэсэн мэт миний хүзүүгээр тэвэрлээ.
Уг хэлээр бус зөнгөөрөө ойлголцсон бидний хайр бүхий л биеэр тархан долгилох шиг. Хоёулд суугта Тэнгэрийн хязгааргүй удамд хөөрөн жингүүдэх шиг. Бид хоёр хэн хэнээсээ ижид зовох мэд хөндийрэн суулаа. Зүрх хүчтэй цохлон нүүр халуу оргихаж. Ховстуулсан мэд мэдрэмжээсээ нэг хэсэг гарч чадсангүй. Хайрын баланд шандууран уг хэлэгч тэнхэлгүй болсон мэд санагдана. Марал төрүүлэн ам нээж манайх намаржаанасаа цаашаа шууд нутаг руугаа нүүн гисэн. Аав минь мал огторхоос нааш санаа намардгүй хүн. Энэ намар би аймгийн багшийн сургуульд явна гэлээ. Ухаан балартаад сэхээ орсон хүн мэт сая л ухаан бодол минь эргэн ирж чи намайг мартахгүй үсттэй гэлээ. Марал гайхах мэт над руу харснаа. Ийм нандин учрлыг мартна гэж үү те. Би эр хүнтэй анх удаа гэд үгээ залгиж хав. Би дэмий зүйл асуусантаа санаа зовж ямар нэг сайхан үг хэлэх гэсэн боловч тулгамдаад санаанд юм орж ирсэнгүй. Чи надад захиа бичээрэй гэж арайхийн хэлв. Бүсгүй дэргэд ямар арчаагүй дорой харагдаж байгаа бол гэж бодхоос цохол төрнө. Ямар нэг халдажгүй ариун нандин зүйлийн өмнө хүн өөрийн ирэхгүй гүн бишрэлд автдаг шиг үл үзэгдэх хүлээсэнд орсон мэт санагдана. Мөнөөхөн мал гიშгдэггүй хөх цэцгэс шиг энэ бүсгүйд өөрийн дур зоргоор халдаж болохгүй. Зөвхөн тэр сайн сайхан зүйл нандин чанарыг хайрлаж явах ёстой гэж хэн нэгэн шивнэх шиг. Би амаа өдүүлсэн мэт дуугүй суугаад байж болохгүй. Ямар нэг зүйл ярих хэрэгтэй гэдгээс ихээрч би чамд нуурын домгийг ярьж өгөх үү гэлээ. Марал толгой дохин ойртоод намайг налан суулаа. Би энэ удаад зориг гарган мөрөөрн тэврэв. Эрт нэгэн цагт нэгэн уужим сайхан хөндийд битүү зэгс хүрээлсэн бяцхан тойромд хун ангир тэргүүд швуудын цөөн бүл өндөр улсыг даван өргөн говийг гадлан хаврын хаварт харшиж ядран зүтгсээр ирж өндгөө дарж дэгдэхэдээ өсгөж зуны сарыг зугаатай хоол идшээр элбэг баян өнгөрөөгөөд намрын сард олуул болохын цагт эргэн хорогдсоор буцдаг байжээ. Энэ л бяцхан тойромд эхээс мэндэлж өсөн торнож өд сүдэн гүйцэж жигүүр юугаа дэлгэн алс холын дулаан орныг зорьсон олон шуудын дотроос ижил хос болж энхрийлэл хайрын жаргал думбсан хоёр хөх шувуу хойтон хавран төрсөн нутгаа зорин төмний газраас тэмүүлсээр хамгийн түрүүнд ирж гин. Гэтэл зэгст бяцхан тойрмын ус юучгүй хатаж ширгээд хагарч хуурайсан шаврал өгтжээ. Төрсөн нутгаа зорин төмөн бэрхийг туулан нэсэж ирсэн хөөрхий хоёр шувуу хаачхаа үл мэдэн хачин гонигтай санаа алджээ. Өөр тийшээ нэсийг ивч үнэндээ чадал тэнхлэнд барагдсан байжээ. Төрсөн нутагтаа өөрөө засаж үр хүүхдээ төрүүлэн хэмээн сэтгэл догдлон яарч ирсэн дурлалт хос хөх шувуу эхээс анх мэндэлсэн энэ л газараасаа хаашаач явахгүй өгсөн сэгсэн ч хамтдаа байна гэж ам тангараг өргөөд хоёр биеэ тэрэн шүнжин уйлалдаж хонжээ. Дурлалт хөх шувуудын нулимс тусал туслаар хоримтлагцаар үр цайхын үед хадсан шавар усанд дэвтэж үдэш болохын цагт хальгэн цалгин усаар бэлхав гин. Ийм гайхамшиг тохиохыг нүдээр үзсэн хос хөх шувуу эргэлдэн бүжиглэж дүүлэн нисэж дур зоргоороо жаргаж үр хүүхдээ төрүүлж өндөс угсаагаа бөхөлсөн гин. Үүнээс хойш бяцхан тойрмын ус тасралтгүй нэмэгдсээр хөндөй дүүрэн бялхсан хөхнүүд нь нуур тогтсон учиртай юм гэдэг. Миний яриаг нүдэ анин анхааралтай чагнаж суусан марал инээмсэглэв. Жервид бол шувуудын ганганан гунгнах ус үсчүүлэн нисэх гээд төмөн зүйлийн дуу аваа сонсддаг байсан бол энэ удаад бид хоёроос өөр амьд амтан байхгүй мэт нам гүм ажин түжин ховстуулсан мэд хоёул орчин тойрноо мэдрэхэ байжээ. Гой домог юм аа. Чи бас ямар гоё уншдаг юм бэ гэд марал уртаар санаа алдав. Нэрээ би чамд нэг хөгжилтэй түүх ярих уу гэд өндийн сов. Манай өвг эцэг салхи манга гэдэг хүн эрт цагт энэ хаваар нутгалдаг байсан юм гинлээ. Ягав нөгөө үнэдийн нуурын савдаг хөх бух дагдаг. Өвг эцэг маань овсгоо самбаатай залим ихтэй айхтар хүн байжээ. Мал сүрэг арвинтай арилжаа 8 их хийдэг. Баруун аймгийн нэг товарчинтай найз болсон байх. Тэр хүн цоохор морины хорхоотой сайхан цоохор моринд үн хайрлахгүй гэдэг байж.
Дараа жил ирэхэд нэг ганган цоохор морь бэлдээд байж байгаарэ. Би үн өртөг хайрлахгүй авна гэж өвөөд загчээ. Эсрэгэн жилийн зун нь мөнөөх товарчин баруун аймгаас малаа туусаар ирж хамт яваа хүмүүсийг хөдөлгөж өгөөд өвөөтөө өнөөх 8-аа хийхээр хоцорчээ. Өвөө арх айраг хоол ундаар сайхан ч дайлж үдэж бүрэнхий харанхуй болох үед товарчин ч чамгүй согтсон байх. Цоохор морой үзье гэжээ. Өвөө одоохон гээд гараад давхижээ. Удалгүй эрвэс шиг хар цоохор морь хөтлөөд ирж товарчин сайхан моринд нүдээ өгөхөөс ч боцохгүй хүн байж л дээ. Их л өндөр үн өртөг өгсөн байх. Тэр шөндөө товарчин цоохор морой хөтлөөд хамт яваа хүмүүсийнхээ араас явж л дээ. Гэтэл маргааш өрөөнд цоохор морой алдчихлаа гэд буцаад ирж өвөө гүүгээд ирсэн байж магадгүй гэд адуун дотроо үдсэн боловч байсангүй. Товарчинтай цуг тэр хаваар баахан хайгаад олоогүй гин. Өндөр үнэтэй авсан цоохор морой алдсан товарчин сэтгэлээр унаж өвөөгийн жаал арх ууж хоноод өвөөд морой дахин захиад буцжээ. Гэтэл яасан гэж ингээд тэсгэл алдан элгээ даран хөхрөв. Үнэтэй авсан цоохор моройроо хөөрөлхөд байхаар нь хамт явсан хүмүүс нь тоглоом шоглоом хийгээд нууж хавж. Үгүй. Тэрнээс ч бүр инээдтэй. Өвөө цагаан морийг хөөгөр цоохорлоод мань товарчныг малалж хаж. Согтуу туугч мэдэхгүй хөтлөөд явсан байгаа юм. Тэгэд өглөө нөгөө цоохроо адуундаа гүгээд ирэхээр нь өвөө барьж яваад усанд болохуулаад угаачихсан гэдэг. Амар залтай байгаа биз? Гэт нулимсаа гартал инээв. Далан худалчийн үлгэр шиг энэ ярианд би сүнэмшиж. За арай үгүй байлгүй. Тийм амар залтай. Нөгөөхөн ч бас тэрийг мэдэхгүй тийм тэнэг байна гэж юу байх вэ? Тэр морин шөндөө гүйж ирээгүй бол тэгэд яах вэ? Араа бодохгүй тийм тэнэг хүн гэж байх уу? Гэж би сөргүүлэн хэлээд тажигнтал инээв. Марл инээдээ дарж ядан байснаа уртаар амьсгал авч "Яах, энэ түүхийг сонсох болгондоо л би инээд хүрдэг юм. Энэ түүхийг манай ээж ярьдаг байсан юм шүү. Ээж тэр салхи мангаа гэж хүний охин нь харин тэр шүн цоохор морь яагаад алдуурч гүйсэн бэ гэдгэл онцох шиг байгаа юм. Айгүй бол өвөө сэм дагсан биз?" гэт жиг инээв. Би ээжээс асууна. Ээж сонссон байж магадгүй. Тийм залтай хүний үр сад юм чинь чи бас залтай байлгүй гэж цаашлуулахад эрх хүүхэд шиг хошуугаад сарвайлхан. За арайчтэй. Надад тийм залмих ёстой байхгүй гэд цайлганаар инээмсэглэв. Өвөө чинь яагаад энэ нутгаас нүүсэн болоо? Гэхэд Марл суудлаа замчин. Би яг ярих гэж байлаа. Өвөө маань мал сүрэг ихтэй баян чинэлэг хүн байсан ч үр хүүхэд заяасангүй гин. Нутгийнхаа хийдэд өргөл барь зарвин ихээр өгч уул овоогоо тахиж эрдэм чадалтай лам хуврагуудаар гүрэм засал хийлгсэн ч хүүхэдтэй болсонгүй гин. Тэгээд оромб гэгэн гэж ховлгын хүнээс асуухад буянтай сайн хүн охин хүүхдээ танаад өргөх болно. Тэр хүүхдийг сайн асарч тойлж хүн болго. Араасаа олон дүү дагуулнаа. Бурхан тахилдаа сайн мөргөж залбир гэж айлтсан гинлээ. Оромб гэгэн гэдэг нь өөлдийн дээд хүрээний хамблам төвд орноос залагдан ирсэн ховлган эрдэмтэй мэрэгэн түргэн мундаг хүн байжээ. Өвөө эмээ хоёр сүсэг ихтэй хүмүүс тул өглөө өдөшгүй бурхандаа мөргөж зул хүж таслалгүй өргөж битүүхэндээ хүлээх болжээ. Ховлгаан ламд үзүүлсний эсрэгэн хавар нь шүн дөлөөр өвөөгинд нохоо шуугуулсаар хөдөлгөөн морьтой хүн иржээ. Шүнийн гээчин юудан малгай халах гэр дээлтэй хүн байвгэн. Тэр нь өвөө эмээ хоёрын андахгүй сайн мэдэх оромб гэгэний хийдэд шавлан суудаг идэр залуухан жамц гавж гэдэг сүрхий эрдэм намтай хүн. Гэр орноор нь ёр орж гардаггүй хаяа хийд дээр таарлддаг тэр хүн харанхуй шөнөөр яах гэж ирснийг тааж зөхөөд алмаарч гүйцчихэлтэй. Жамц гавж хөөрөг зөрүүлэн хэсэг чимээгүй сууснаа халах гэр дээлийнхэн өврийг суйлан нялх хөөхд гаргаж ирээд миний үр үндэс байгаа юм. Та хоёр минь авч хүн болгоно уу? Цаг төрийн байдал хэцүүдэж өөмэн самуун гарах боллоо. Удахгүй улаан ховсгалчд ирж орон хийдийг мань сүйтгэх бололтой. Их нь өөд болж эмээгийнхээ гар дээр боожж байсан юм. Гүжир хатуу цагийн хөлд сүйдэж мэднэ. Энэ тухай хүн амьтанд бүү хэлээрээ. Бурхны шашинд хоёргүй сэтгэлээр зүтгсэн ч хорвоогийн жамыг тойрч гарсангүй. Буянтай сайн хүмүүс гэж та хоёрт итгэж найдаж үр үндэсээ даатглаа. Түүнээс гадна гээд баримтагтай судар гарган эмээд хоёр гардан барьж. Энэ бол шүтэн сахигчийн судар гэдэг маш нууц шүн судар.
Үүнийг нүдний цэцгийн мэд хямгадаж хадгалж яваарай. Цаг нь болохоор эрдэм номтой хүн учрыг тайлж унших болно. Та хоёр минь даруй нутаг сэлгэн хангай нуруу руу нүүх хэрэгтэй. Хар толгоогоо хамгаалж явахгүй бол харгас хүмүүсийн гал мэсний аюулд өртөнө. Би та бүхний хойштын зам мөрийг даах гүрэм засал хийсэн. Юунд ч санаа зовлтгүй гэд амгалан нойрсож буй охиныхон зулайг үнэрлэн нулимс дуслуулаад гарсан юм гинлээ. Ингэж өвөө эмээ хоёр маань үнэрлэх хүртээ болсон юм гэдэг. Зуны ихэнх сар гаруут оторлох нэрээр хамаг мал сүргээ туун хангай нуруу бараадсан юм гинлээ. Сураг ажиг сонсвол тэр зун нь оромб гэгэний хийдийг улаан ховсгалчид төвөөж лам нэрийг баривчлан авч явсан гин. Буудан хороож зарим нь шорон янданд цөлсөн байх. Түүнээс хойш тэр гавжийн сураг тасарсан гин. Өндөр чилгэр нуруутай, хөрслөг бор царайтай, лам хүн гэхээргүй явхалдсан биетэй барилдаж ноцолддог хүн байсан гэдэг. Ээжийг өргөж явснаас хойш жил дараалан 4 хүүхэдтэй болж өнөр өтгөн айл болсон гэдгээ. Ингээд уртаар амьсгаа авлаа. Энэ гайхалтай түүхийг сонсоод түүний тунгалаг харц дотроос нь гэрэлтэх гэгэн сайхан бүхэн учиртайг ухаарах шиг болов. Сайн хүний үр сүйтгэхүний унаг гэдэг дээ. Намайг нэгийг бодон бодлогоширсныг марл анзаарав бололтой миний гараас өөр юмсгөр адхан. Чи чин төрүүхэн л залтай өвөгийн залтай охин гэд байсан яагаад дууга хураачхав гэд хазраас чимхэв. Түүний гэнэн цайлган зан сэтгэл тайвшруулах анхлам өнөр намайг улам бүр өөртөө татаж байв. Би түүний хазрыг зөөлөн ээлж чи их гой түүх ярьлаа. Би хэзээ нэгэн цагт зохиолч болвол энэ түүхийг заавал бичнэ гэлээ. Марлын сэтгэл тавирч хэзээний амраг хос мэд аяглах нь надад зүүд юм шиг санагдаж сэрхийн цагт хов хоосон болчихвол би яах вүлээ гэж санаашрав. Хормын дотор ховрон өөрчлөгдөх сэтгэлийн долгис надад баяр гунигийг зэрэг амсуулж марлынхаа гараас хөдлөөд шувуу болон тэнгэрт хөөргсөн. Тэгээд хязээж хагцаж салахгүйгээр тэнгэрийн дайдаар хамтдаа зугаалж нүүдлийн шувууттай ханьсан эргэх дөрвөн үлрэлд дэлхийг тойрон аялаад л байх юмсан. Дэврэн мөрөөдөлтөө хөгсөн алдаж болохгүй магадгүй эргээд дахин давтагдахгүй энэ хором мөч цаг хугацааг зогсоон гацаах юмсан гэсэн гинэн бодолд автав. Марл миний гараас алгуурхан мултарч өндийн босгот нь саял сэхэ орж нар гудаасныг мэдлээ. Түүний харцнаас надад хорогдсон, этгсэн, хайрлсан, жаргалтай байгааг нь олж уншив. За, зөндөө сайхан хуучлалаа. Нар нилээн гудаажээ. Би одоо ингэж явъя та. Гэт дээлийнхэн хормойг гөвлөө. Ухаа морь нөгөө орхисон газраа л эргэлдэн, багиран ургасан нуурын өлөн өвс шир зулгаана. Марл бит хоёр морилуу наалгах зуур. Нэрэ марцнаас өвөө нүүхтэй нөгөө өргсөн охиныхоо эмээг хамт дагуулад явсан гэсэн. 4 хантаа гэр төхөөрч өгч хажуудаа байлган харж ханддаг байжээ. Тэр эмээ их л уртнаслан бурханд морилсон гэдэг. Манай өвөө зал ухаан хоёр нь тэнцүү сүрхий хүн байгаа биз? Гэд инэмсэглэв. Түүний яриаг анхаарах сөхөөгүй бодол минь тэнэж төөрсөн байв. Марлыг мордуулж өгөөд барааг нь тасартал харж зогссоор сая нэг гэрийн зүг гэлтрүүлв. Сүмийн хаалгаар дотгошор бол олон лам игнэн зогсоод нэгэн судраас адис аван гар дамжуулан тойруулж байлаа. Би энэ ямар учиртай судар болохыг асуувал бурхан багш өөрийн гараар бичсэн цор ганц ховор нандин судраг нь удахгүй их нутг руу буцаах тул ийхүү ёслол үлдэж байгаа аж. Би нэг л мэдхэд лам нарын дунд орчихсон зогсож байлаа. Надад судар дамжуулсан хүн наадах чинь хуурамч судар, шүн судрыг нуучсан байгаа. Чи бушуухан аваад яв гэлээ. Учрын сайн ухаагүйч би судраа тэврэн гүйсээр нэгэн тасалгаанд орвол баахан ном судар ширээн дээрээ дэлгсэн залуухан лам намайг хүлээж суулаа. Тэр лам уг судрыг хүлээн авах ёстой хүн гэдгийг ойлгов. Би ч сандарч тэвдэн энэ хуурамч судар жинхэнэ судраа нуучсан гэж хэлвэл над руу ихэд гайхан хараад хэн өгсөн бэ гэхэд би тэр дамжуулсан хүний нэр ус байтугай царай зүсийг санахгүй тул их л бачимдан хурдлаарай хугацаа бага байна гэж яаруулахад мөнөөх лам учрыг ойлгох бололтой судрын баримтаг дээр улаан дардастай тамга даран төвд үсгээр нь цацав.
Тэр лам уг судрыг жинхэнэ ихээрээ байгаа гэдгийг батламжлан цааш нь хүлээлгэн өгөх ёстой хүн юм байна. Би хэрэгэ бүтээгээд их л баяртай өрөөнөөс гүйн гарвал өндөр сэнтид заларсан хамб лам нь намайг дуудлаа. Би ойртож очиод юу хэлэх нь хүлээн зогсов. Хамб лам хүү минь чи буянтаа сайхан үйл бүтээлээ. Бид шүн судраа авч үлдэж чадлаа. Хүнд харуулдаггүй хийдийнхээ нууц шүтээнд чамайг мөргүүлье. Чи дээшээ авир гэлээ. Би намхан шатаар дээш өгсөн гарвал нэг 10 маягийн зүйлээс өөр юм байсангүй. Бодвол түүний цаана нууц шүтэн нь байдаг биз гэж бодоод ихэд сүсгэлэн гурвантай мөргөөд гадагшаа гарлаа. Том үйл бүтээсэнтэй сэтгэл баяраар бэлхаж хийдийн хэрэм рүү авиран гарч нар зүв тойрон дээгүүр нь явж байтал гэнэт төсхийг чимээ гарч би цочин сэрлээ. Сөөрөнгийн өдөр хоногуд яг адилхан өнгөрнө. Марлыг санан гэгэлзэх миний сэтгэл доторх цаг хугацаа зогссон байв. Маралтай уулзсан дурсамж дотроо амьдарч хэзээ уулзах нь тодорхойгүй цаг хугацаа эсрэг зүгтээ урсаж байв. ертөнцөөс таслагдж мартагдсан мэт энэ буйдхан газар Сардааны гэрдэг шуудан зөөгч хөндлөн базар хол ойрын ховор живрэ хууч дуулгаж сонин сэтгүүл тарааж соёлын үрийг дэлгэрүүлдэг юм. Базар үг нь надаас хэдхэн насаар ахаатал хөдлөх ярих нь буур суурьтай аргаа зан гаргаж нас намбтай хүний төрх үзүүлнэ. Сумын зарлага албан хаагч учраас тэнхүү аягалдаг биз гэж би дотроо сэмшоолно. Намрын дул өдөр хөндлөн базар сайвар гიშгдэлтэй зээрд халзан мориороо гальгуулсаар хурж ирэв. Эмээл дээрээ хөндлөн сууж морьныхан аясаар ганхан явдаг учраас хөндлөн хоч авсан хэрэг. Офицер хөрөн цүнх ташаалдан өөрч дүүжин богц гартаа барьсан базар минь тус мэдэлцэн явган сандал дээр суув. Сарвчтай малгайгаа аван хөлсөө шудрах нь намрын халуун наранд аяншиж ядарсан шинжтэй. Ээж халуун цай аяглан барьж хоол хош бэлдэн хөл алдна. Богцоо ухан баахан сонин сэтгүүл ширээн дээр дэлгэн тавьж. За дүү минь уншаад судлаад байж тээ. Сумын ажил алба барагдахгүй их. Сардааныг сонин тараахаар хөдөө явхаараа л нэг яс амрах юм та. Нэрээ яг мартах нь дүүгийнхээ загсан ямыг авчирсан шүү. Гээд хөрөн цүнхээ хуудлан даш дооров говийн өндөр гэсэн хатуу саарл хавцтай ном 2 гардан барив. Бага хэдэн номоо салбартал уншиж бараг л өг үсэггүй цайжилсан миний хувьд шин номын үнэр хамар цоргин сэн хийж хавцсыг гараараа илэн эргүүлж тойруулж үзв. Базар хөрөн цүнхээ онгочж твхийсэн олон захиаг хөзөр дэлгэх мэт сурмаг имрэн гуйлгэж дундаас нь нэгийг суг татаад над руу сарвайлаа. Уран гоёмсог бичсэн захианы дугтун дээрх хаягнаас марлаас мэрэгэнт гэсэн үгийг хамгийн түрүүнд олж хараад зүрх оволзон гарч чичрэх шиг болов. Ээж над руу гайхсан нүдээр харснаа надаас элдвийг асууж шалгаадгүй зангаар борцоо нүдэн доош тонгойв. Би захиагаа хаана хийхээ мэдэхгүй дэмэл тэвдэн эргүүлж тойруулан хэсэг тэмтэрч сууснаа гудсан доогуур лавхан шургуулав. Базар миний сандар мэгдэж байгааг анзаарсан шинж огт алга. Навсархай бор дэвтэртээ ямар нэг зүйл тэмдэглэн бичнэ. Нүүр халуун оргин чинэрч гараад гүмээр санагдсан ч базараас ичэх сэтгэл намайг хүлж байв. Базрыг бошуухан гараасаа гэж адган бодсон ч тэр бээр хоол хүлээж буй хүн юундаа ч ярахв гэсэн шиг цүнхээ орон дээр тавьж данх яроолдон эн тентхийн салжи булжи яриаг хаман ам хуурайгүй гаварна. Би хоол болтол тэсэж суухаас өөр аргагүй болсон тул цаг нөхцөөхийн тулд орон алан сууж шинхэн номоо шимтэнгүй уншиж эхлэв. Номын өсгүүд хуудснаасаа нисэн алга болох мэт хов хоосон санагдаад ой тойнд орж байгаа юм юу ч алга. Ашгүй нэг юм хоол болж базар өнөг гүйцэх шахам явсан бололтой борцтой гурилтай шөлийг халуунаар нь шахам шоржигнуулан сурж 2 аяг дүүрэн идэж аваад ажил алба их гэсээр яран мордов. Үйлгэр дүүлгэр зантай базар морин дээрээ мордохоор хорвоогийн хамаг явдлыг огоорсон мэт ганхан сажлуулдаг нь хачирхалтай. Нуурын хөвөөний мөлгөр хар чулууг сандайлан сууж захианы дугтуг эвтэйхэн задлалаа. Захианаас марал өөрөө гараад ирэх юм шиг сэтгэл догдолж байсныг яана. Сайн байна уу? Энэ захиа очих өдрийн халуун мэндийг хүргэе. Би багшийн сургуультай орсон. Үеийн олон хүүхэдтэй хөвгөлтөө сайхан байгаа болохоор өдөр хоногч амархан өнгөрөх юм.
Дотуур байранд хангайн сумаас ирсэн 2 охинтой хамт гурвал амьдарч байна. Аймгийн төв гэдэг чинь нэг захаас нөгөө зах хүртэл бүтэн өдөржин явхаар тийм том байдгийм байна. Машин тэрэг нь гоё, байшин барилга нь сүрлэг, хүмүүс нь ганган чамин гэж жигтэй. Ёстой л их хөлийн газар юм а. Найз нь эхэндээ чамааг их санаж шөнө хүртэл зүудэлдэг байлаа. Олон хүмүүсийн дунд орохоор сэтгэл санаа уужирдаг юм байна. Тэнгэрийн цэцэгсийг надад үзүүлсэн тэр гайхамшигт өдрийг би хизээч мартахгүй. Чамааг үргэлж санамд дурсаж явах болно. Гэвч ховь заяа гэдэг хүслээр болдгүй, эрт үрдийн ерөөлөөр байдаг юм байна. Чи бид хоёр хайр сэтгэлээр учрах ховьгүй хүмүүс юм байна. Би чамд юу гэж тайлбарлаж бичгээ мэдэхгүй байна. Хожмын өдөр чи учрыг мэднэ үзээ. Чамааг сэтгэл зүрхэндээ үргэлж хайрласаар байх болно. Чамд сайн сайхныг хүсье. Хүндэтгэн ясалсан марл. Захиаг хэд дахин уншив. Ямар нэг хайжгээсэн зүйлээ ирж хайх мэт үг үгээр нь салган амандаа өглөж хэд дахин эргүүлж тойруулж үзээд учрыг солон мухартав. Ховь заяа хүслээр болдоггүй. Чи бид хоёр хайр сэтгэлээр учрах ховьгүй хүмүүс гэсэн учир битүүлэг үгс хэдэн 100 мянган удаа бичигдсэн мэт сэтгэл зүрхийг минь сээчж саяхан л өднөөс хөнгөн өврөөс нисэх шахан байсан захиа гарт минь даагдахгүй хүндэрч газарт хийсэн унав. Буцах шивуудын гуниг дүүрэн шаагах чимээ намайг өрөвдөн гашуудах мэт. Төөнөн гээж байсан нарны хурц туяа сэмгэр үүлэн цагуур шургаж надаас нүүр буруулах мэт. Хавь ойрын юмс мананд хужигдсан мэт ор сурггүй болж би ойр ганцаар үлдсэн мэт цээж хөндөөрлөн хоолой гашуун оргино. Гişүүтэй мод гэрэлгүй, гинтийн амраг жаргалгүй гэсэн хатуу үг сэтгэл сэмлэн. Би маралтай хамгийн сүүлд уулзсан баян нуурын